Анхаарлаа хандуулж байгаад баярлалаа үзэгчдээ. Зочны цаг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцлагын цагийн зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Алтан хоёг оролцож байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалсан иргэд өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хөнгөлөлт олон хөнгөлтүүдийг эдлэх боломжтой вэ гэдэг талаар иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорьсон. Тэгэхээр юуны төрөнд асуухад нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж байж байгаа. Энэ оны 1 сарын 1-ээс нийгмийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болж тусдаа хуваагдлаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ тусдаа гарснаар үйл ажиллагаанд давуу тал ер нь бий болж чадваа, бие даасан нөхцөл байдалд ер нь давуу тал бий болж чадваа. Дээрээс нь энэ хугацаанд тусдаа гарснаас хойш хийгдсэн ямар ажлууд байна гэдэг дээр хоёулаа мэдээлэл өгье. За эрүүл мэндийн даатгалын тухай хуулиуд өөрчлөлт орсноор 2018 оны 1 сарын 1-ээс эхэлж эрүүл мэндийн даатгалын байгууллаганд бие дааж үйл ажиллагаа болохоор болсон байгаа. За эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг нийгмийн даатгалын байгууллага хуучин цуглуулж ясан гараад цуглуулна. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих зардлын хэсгийг эрүүл мэндийн даатгалын байгууллагаараа хариуцж ингэж явахаар шийдвэр гараад хэрэгжээд ингээд 6 сар гаруй болж байна. За маш их өөрчлөлтүүд орсон. Маш даатгуулагч иргэдэд чиглэсэн тэдгээрийн төлөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд маань эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээгээ хөнгөн шуурхаж хэрэгдэлгүй байнга авч явахын төлөө бид нар маш олон зүйлүүдийг бас хийж гүйцэтгсэн байна. За би товчхон эндээс дурдвал анх хууль эрх зүйн хүрээнд болон санхүү төсвийн хүрээнд гэх мэтлэн ингээд бид нар бүх үйл ажиллагаагаа ингэж төлөвлөж авсан байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн ажлуудаас гэх юм бол за нэгдүгээрт төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд мөн дүүнчлэн төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллага гэж ингээд зардал нь тусдаа санхүүж явж исэн бол хоёр өөрөөр төрийн байгууллагын 300 мянгаар суур тариф авдаг, хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллага 175-аар авдаг байсан бол энэ хувьсах зардлын хэмжээг шат дараалтаагаар нэмэгдүүлж төр хувийн ялгаагүйгээр ижил төвшөнд очихоор энэ шийдвэр бол үндсийн зөвлөлөөр баталж гарсан байгаа. За мөн түүнчлэн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ гэж байдаг. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг шинчилж, журмыг шинчилж баталсан. Ингэснээр улсын 8 эмнэлэг энэхүү өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг байсан бол энэ хагас жилээс эхлэн хувийн хвшлийн бас тодорхой чадал бүхий хүчин чадалтай эрүүл мэндийн байгууллагууд энэ тусламж үйлчилгээг даатгуулагч иргэдэд үзүүлэх юм болцоо нээгдсэн байгаа. За мөн зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн даатгалаас хөнгөлт үзүүлдэг эмийн жагсаалт гэж байдаг. Энэхүү жагсаалтыг мөн өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталсан байгаа. Энэ маань 7 сарын 16-наас эхэлж хэрэгжинэ. За ингэснээр бид нар бол эмийнхаа хүртээмжийг сайжруулах мөн даатгуулагч иргэд маань сарын туршдаа даатгалын сангаасаа эмийнхаа хөнгөлтийг авч чаддаг болох талд нь бид нар бас энэ бүх асуудлуудыг ингэж шийдэж явсан байгаа. Өмнө нь зөвхөн сард тогтмол нэг өдөр л бөөн дараалал болоод очиод авдаг. Тэгээд эмэн дуулсан гэдэг шалтгаанаар маш олон тийм ширэгдэл учирдаг байсан бол бол бүр амар дууссан биш. Ерөнхийдөө өмнөд шалтгаан нь бол эрүүл мэндийн даатгалын сангийн нөгөө эмийн сангуудад хуваарлсан хөрөнгө нь өөрөө маш хурдан дуусдаг учраас даатгуулагч иргэд маань сарынхаа эхэнд өрхийн эмнэлэг дээр очиж очирлж дугаарч жороо бичүүлээд дараа нь эндээс хувийн нөгөө эмийн сан дээр очиж эмээ авдаг. Ингээд энэ дээр маш их юм чирэгдэл үүсдэг байсан. За энийг бид нар шийдэхийн тулд нэгдүгээрт хяналтаа сайжруулсан. Хяналтыг бид нар цахим хэлбэрээр тавьж өгсөн байгаа. Би гар утсан дээрээ өнөөдөр улсын хэмжээнд хаана хэн гэдэг хүн ямар эмчит үзүүлээд ямар жор бичүүлсэн тэрийг аль эмийн сангаас авсан бэ гэдгийг бол ингээд бүрэн дүрэн хянаж байгаа гэсэн. Хуучин бол эмчнэр бол цаасан дээр бичдэг. Тэр жорон дээр хизээ бичигдсэн ямар онц тавьсан юм эсвэл тэр жорон нь өөрөө ингээд хянах тухай асуудал ерөөсөө байгаагүй. Энэ бол хяналтгүй явж байсан. Үүнийг бол бид нар маш богино хугацаанд улсын хэмжээнд энэ програм хангамжийг нэвтрүүлснээр энэ жорын хяналт гэдэг юм бол сайжирсан. За олон улсын түвшинд хүрсэн гэж хэлэхэд болно. Бүрэн нэвтэрсэн байгаа юу тий? Бүрэн нэвтэрсэн. Бүрэн нэвтрээд ингээд хөвшил болох талдаа ингээд явж байна. За эмийн үний хөнгөлтийг хүргэхийн тулд бид нар хяналтаа сайжруулсан нэгт. Хоёрдугаарт хөнгөлттэй эмийн жагсаалтыг бид нар шинжлэхдээ хуучин байсан төвшнгөөс нь бууруулахгүйгээр зорилт бүлгүүрөө бас жишээлбэл бага насны хүүхдүүд
за ахмад наснууд эдгээр хүмүүсийн байнга хэрэгэлдэг эм тариаг одоо эмийг бид нар бол одоо үүндээ бол хөнгөлж суух хэмжээг нь бол буулгахгүй багасгахгүйгээр бол оруулсан байгаа. За мөн түүнчлэн одоо шалгуур үзүүлэлтүүдээр бид нар зарчмаар энийг гаргасан. Хуучин 40-80% хөнгөлдөг байсан бол энэ удаад бол 30-80% ингэж хөнгөлөж байгаа. Зарим нэг юмудын бол хөнгөлтийн хэмжээ бол буурсан байгаа. За мөн түүнчлэн энэхүү жагсаалтанд 817 одоо юм багтдаг байсан бол энэ удаад бол 683 одоо худалдааны нэршлэлээр одоо имийг оруулсан байгаа. За мөн хүүхдийн ууж хэрэгэлдэг юм тэрэ бид нар тусна гаргаж ингэж бас баталж ингэж өгсөн байгаа. За жагсаалтаа шинжилсэн. За мөн түүнчлэн 3 дахь арга хэмжээнд бид нар үнэхээр энэ бүх арга хэмжээг аваад байхад эмийн үнийн хөнгөлт маань одоо төссөн маань хүрэхгүй байгаа үед бид нар төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгээр энэ хагас жилээс эхэлж одоо орон нутгад бид нар 1.8 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг бид нар сая хуваарлж үндэсний зөвлөгөөр батлуулсан байгаа. Ерөнхийдөө бол 29 тэрбум төгрөгийн эмийн үнийн хөнгөлтийн төсөв байдаг. Одоо зайлшгүй шаардлагатай эмийн хөнгөлт. Энэхүү 29 тэрбум төгрөгийнхөө 16 тэрбумыг нийслэл хотод хуваарлагддаг. 13 тэрбум төгрөг нь орон нутгад хуваарлагддаг байсан. Бид нар энэ 13 тэрбум төгрөг орон нутгийн хуваарлтыг бид нар 1.8 тэрбумаар өсгөөд үндсэндээ 15 тэрбум төгрөг болгосон байна. За 7 сарын 1-ээс ирж байгаа би хэлсэн. За төсвөө нэмсэн, жагсаалтаа оновчтой болгосон, хяналтаа сайжруулсан. Энэ бүхний үр дүнд бол эмийн үнийн хөнгөлт маань өөрөө шаардлагатай иргэдтэй өндөрлөлгүй, чирэгдэлгүй хугацаанд очдог энэ болцоо бол нэгднэ гэсэн үг. За үүн дээр нэг хэлэх юм нь өрхийн имлгүүд маань одоо стандартын дагуу одоо онцлогоо хийх хэрэгтэй байдаг. Одоогийн байдлаар нөгөө ахмадууд маань очдог, даатгуулагч иргэд маань нөгөө сарынхаа ихэнд очиод одоо өрхийн эмчийг одоо хурдан бичиж өгнөд эмийн сангийн төсөд дуусгаж нэг шавдуулгаас болж одоо 2-3 минутын дотор одоо нэг хүнд ингэж жор бичих асуудлууд гараад байгаа. Тэгэхээр яг эмчилгээ онцлогооны өдөрдөмж зааврын дагуу стандартын дагуу бол нэг хүнийг 15 минут үзэх ёстой байна. Тэгэхээр үүнээс цааш бид нар бол одоо нэвтрүүлсэн байгаа. Өрхийн эмч маань, жор бичих эмч маань тухайн даатгуулагч иргэнийг 15 минутанд үзнэ. Оншоо тавина, эмээ бичиж өгнө. Тэр хүний програмд нь бид нар одоо цахимаар жороо бичиж байгаа. 15 минутанд жороо бичсэн бол дараагийн 15 минутанд дуус хүртэл хугацаанд жор бичихгүй хаагдахаар юм байна. Тэгэхээр бол даатгуулагч иргэдтэй хэлэхэд эмийн сан дээрх төсөв маань дуусахгүй. Тэм учраас сарынхаа ихэнд очиж одоо өрхийн эмнэлэг дээр очиж бөөнөрөө очирлох шаардлагагүй. Цаг заваа өрхийн эмчтэйгээ ярьж цагаа тохироод тэгээд одоо бөөнөрөө биш ингээд цагийнхаа дагуу ачаал үүсгүйгээр эмээ аваад байх болцоо үүсэж байгаа гэдгийг энд хэлмээр байгаамаа. Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангаас гарч байгаа ер нь бусад зардлууд нэг юу вэ? Одоо жишээ нь хөнгөлтэй эмийн сан, өндөр тусламж үйлчилгээ. Тэгээд нөө сорилтгээд явна. За эрүүл мэндийн даатгалын сангийн орлого маань өнөө жил бол 376 тэрбум төгрөг байгаа. За энэ эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага нь 341 тэрбум төгрөг. Энэ жил бид нар орлого нь зарлагаас 35 тэрбум төгрөгөөр давж байгаа. За нийгмийн бие орлого зарлага ярьснах ер нь төсвийн мөнгөний төлөө асуулын яриавч. Анх нийгмийн даатгалаас 2018 оны 1 сарын 1-нд тусгаарлахад манай эрүүл мэндийн даатгалын санд 444 тэрбум төгрөг шилжиж ирсэн. Үүн дээр нэмээд засгийн газрын бонд 31 тэрбум төгрөг. Үндсэндээ 475 тэрбум төгрөгийн хөрөнгийг бид нар гараа авсан. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын санд 500 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. Өөрөөр хэлбэл 25 тэрбумаар өссөн явж байна. Бид нар хуулиар үлдээсэн бүх үүргээ хүлээж зарлага гаргаад явж байгаа. За энэ хүү 500 тэрбум төгрөгийн 120 тэрбум төгрөг нь харилцах дээр одоо нөгөө санхүүжилт хийх одоо бэлэн байдлаар ингэж байж байна. 380 тэрбум төгрөг нь хадгалан жилбэрээр байршиж байгаа. Өөрөөр хэлбэл хүүгээр өсөж байгаа гэсэн үг. Энэ 380 тэрбум төгрөгийн 31 тэрбум нь засгийн газрын бонд. Иймэрхүү ингэж байдалтай юм байгаа. За энэ оны төсвийн хувьд бид нар орлого маань давж биелээд явж байгаа. Одоо орлого 104%-тай ингээд орлогын төлөвлөгөөг биелээд явж байгаа. Зарлага талдаа өөр асуусан 341 тэрбум төгрөгийн одоо яг бодит тоогоор нь эмчилгээ үйлчлэгээний зардалд 256 тэрбум төгрөг. За соёл эмийн зардалд бид түрүүлсэн 29 тэрбум төгрөг. Дүүн дээр нэмэгдээд элэгний одоо БЦ вирусын эсрэг эмийн хөнгөлтөд 18 тэрбум төгрөг байдаг. Үндсэндээ 47 тэрбум төгрөг. За манай үйл ажиллагааны зардал бол 4 тэрбум төгрөг байдаг. За мөн энэ жил 10.2 тэрбум төгрөгийг Илэг Хөтөн Монгол
хөтөлбөрийн хүрээнд бол хуваарлагдсан байгаа. Энэхүү 10.2 тэрбум төгрөгийг бид нар зарцуулахдаа 2.4 тэрбум төгрөгийн илгэний БЦ вирусны илрүүлэх шинжилгээнд энийг бол өрхийн эмнэлгүүдтэй орон даяар ингээд зохион байгуулад явж байгаа. За мөн илрүүлэх хурдвчилсан онцлогоор оншилсан илэрсэн тохиолдолд одоо илгэний С вирусыг тоолох шаардлагатай үүнд 4.9 тэрбум төгрөг хоригдсан байгаа. За мөн илрүүлгээр эргэлзээтэй юм уу одоо гарсан тохиолдолд түүнийг бид нар баталгаажуулах шинжилгээнд 1.2 тэрбум төгрөг ингээд хуваарлсан байдалтай ингээд манай төсвийн задаргаа маань ингээд энэ төсвийн задаргааг сонирхсан учир нь гэхээр өнөөдөр эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг иргэд төдийлөн сайн авч чадахгүй байна гэдэг мэдээлэл байсан бол өнөөдөр харьцангуй бас өөр болж ах шиг байна нэг үе явахад. Тэгэхээр өөрөөр хэлбэл совлын нөө энэ хөнгөлтэй эмийн нөө одоо өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний энэ бүх үйлчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас хүртэх энэ хүртээмж өнгөрсөн онуудынхаас ер нь хичнээн хуваар нэмэгдэж байгаа юм. За 2017 онд оны гүйцэтгэлээр 7 давталтай тоогоор 7 сая орчим иргэд одоо манайхаас тусламж үйлчилгээ авсан байна. За үүнд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ гэдэг хэлэхэд энэ бол манай төсвийн 10% эзэлдэг. Өөрөлдөл 34 тэрбум төгрөг байдаг. Тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоон 17 мянга буюу манай нийт тусламж үйлчилгээ авсан иргэдийн 0.3% байдаг. За тэгэхээр хэлгээд байгаа санаа нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ бол нэг ирэхэнд бол их том дүнгээр очдог. Энэ дээр бол нөгөө эрүүл мэндийн даатгалын нөгөө 2 сая төгрөгийн нөгөө хязгаарлалт босоо байдаггүй. Өнгөрсөн 17 онд ихэд нэг одоо хүүхдэд бид нар одоо төлөвлөлөөс шалтгаалсан хүүхдэд хийгдсэн хагалгаанд 101 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас яг тухайн хүүхдэд зарцуулсан байх жишээтэй. За даатгалаас тусламж үйлчилгээ авж байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд хэд дахин өссөн. Одоо 2010 онтой харьцуулах юм бол одоо энэ 17 он аваад үзэх юм бол энэ бол хэд дахин 5 жилийн өмнөхтэйгээ харьцуулах юм бол баг 10 дахин байх жишээ нь ингэж өсөж байгаа. Өөрөөр хэлбэл даатгалагч иргэд маань эрүүл мэндийн даатгалын сангаас авдаг одоо тусламж үйлчилгээгээ бол сайн мэдж байна. Энийг авахын төлөө явж байна. Мөн тэрүүн мэдээж өөрөө эрүүл мэндээс үүдэлтэй эрсдэл тохиолдсон тохиолдолд даатгалаас хөнгөлт авъя гэсэн учраас тэр эрхээ эдлээд ингээд явж байгаа. За бидний манай зүгээс ч гэсэн бас даатгалагч иргэдтэй одоо энэ бүх үйл ажиллагааг сурталчлах тал руу бас энэ жилээс гэж бас онцгой анхаарч бас ингэж ажиллаж байгаа. Манай вебсайтаар ороод үзэж болно. За мөн өөр бусад бүхий л хэрэгслээр бид нар харьцаж байна. Мөн түнчлэн эрүүл мэндийн даатгалын байгууллагын бүтц дотор олон нийтэд харилцах хилцс байгуулсан байгаа. Эдгээр иргэд маань одоо утсаар болон бүхий л төрлөөр даатгуулж иргэдийн гомдол саналыг хөргөн шуурхай барагдуулж нийтлэн ажиллаж байгаа. Вебсайтын мэдээлэл дээр жишээ нь одоо ямар хүн эдгээр эрхийг эдлэх үү? Одоо жишээ нь өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төрөлд ямар одоо өвчний мэслийн хагалгааны одоо зардал багтах уу гэдэг энэ төр мэдээлэл одоо бүрэн байх уу? Энэ төр байж байгаа. Журам маань сая шинжилгээж батлагдсан. Энэхүү журмыг бид нар бас одоо захиргааны хуулийн дагуу бид нар вебсайтн дээр 1 сарын хугацаанд байрлуулж ард иргэдээс саналыг авсан байгаа. За 484 төрлийн эмнэлгийн хэрэгслийг одоо бид нар санхүүжүүлж ингэж эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог байсан бол сая зарим нэг орхигдсон болон одоо нэмэлтээр бас эмнэлгийн хэрэгслүүдийг нэмж оруулсан байгаа. За тэгээ энэ төрлийн мэдээллийг бол манай вебсайтаар орно. Манай вебсайт нь EMD одоо эрүүл мэндийн даатгал гэсэн үг. Тэгээд go.mn гэдэг одоо яг засгийн газрын ямар яг тэр дараалал юм байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын хураамж шинжлэгдснээр одоо эрүүл мэндийн даатгалын сангийн чадвар одоо сайжирна гэж үзэжсэн. Үнэхээр одоо даатгалын хэмжээ одоо шинжилэн тогтоосноор одоо энэ чадвар бүрдэж чадсан уу? Дээрэс нь орлого давж биелсэн гэж энэ бас энэ шийдвэртэй холбоотой байж чадсан уу гэдэг нь. За шимтгэлийн хэмжээ бол өсөөгүй харин эсрэгээр буурсан байна. Тий. Эрүүл мэндийн даатгал одоо ажил хөдөлмөр эхэлж төлдөг заавал даатгалагч нар гэдэг одоо өөрөөр ингээд ажлыг цалингаасаа төлдөг. Хуваарь хөдөлмөр эхлэгч нар ажил хөдөлмөр эхлээгүй иргэд малчид маань өөрсдөө эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлдөг. Энэ маань 2016-2017 онд өндөр хөлсний доод хэмжээний 2% бодож явж байсан. Энэ 48,000 57,000 гэж ингэж байсан бол энэ 2018 оноос эхэлж эдгээр иргэдэд одоо төлөх шимтгэлийн хэмжээг 1 пунктээр буулгаж 1% болгосон. Одоо ингэснээрээ даатгалагч иргэд маань сарда 2400 одоо төгрөгийг төлөөд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх болцоотой болсон. Даатгалын сангийн орлого маань бол биелээд явж байна. Энэ маань бас эдийн засгийн өсөлттэйгээ уялдаж байгаа бах. За мөн даатгалагч иргэд маань ч гэсэн тусламж үйлчилгээ авахын тулд даатгалаа
төлөх одоо эрмэлзэл нь өөрөө бас заажирч байгаа гэсэн. Заавал даатгалаа төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээх ёстой гэсэн нэг юм заалт байгаа л тийм. Энийг бас хүмүүст танилцуулах ёстой л гэдэг. Тийм заалт зөрчлийн тухай хууль дээр байдаг. Хэрвээ даатгуулагч иргэн маань заавал даатгал энэ Монгол улсын иргэн бүрийн үүрэг. Хэрвээ төлөөгүй тохиолдолд одоо тооцох нэгж гэдгээр одоо ингээд торгодог хувийн бол 200 мянга байгууллагыг 2 сая төгрөгөөр торгохоор юм байгаа. Тэгэхээр энэ хуулийн заалтыг бид аль болох одоо хэрэглэхээсээ илүүтэй даатгалагч иргэдэд төлөөч гэдэг тал руу нь бол явж байгаа. Миний санаж байгаагаар энэний дагуу одоо торгуулд орсон нэгч иргэн байхгүй, харин нөхөж бол даатгалаа төлөөд ингээд явж байгаа юм адилхан. Заавал хамрагдахын шаардлага нь юу вэ гэж иргэд нэг хэсэг их асуудаг болсон. Өнөөдөр бол ашиг нь гарч байгаа. Ягаад гэхээр өмнө нь бол төлөөдөл байдаг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ ерөөсөө аваагүй хэдэн жилиг болсон хүмүүс байдаг байсан шүү дээ. Одоо бол тэгвэл бүтэн жилийн туршид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаа аваагүй бол тэрийг нөхөн эдлэх, гэр бүлийн гишүүдэд шилжүүлэх гэдэг олон давуу талууд байсан маа. Би болсон маа. Энэ тухайд хоёлаас дэлгэрэнгүй хэлээ. Гэр бүлийн гишүүдтэй жишээ нь яаж ирэхээ шилжүүлдэг вэ? Өөрөө үйлчилгээ аваагүй ямар үйлчилгээ? Дээд хязгаартаа одоо хэмжүүлээд одоо онцлог шинжилгээ хийлгээд дээд хязгаартаа хүрсэн тохиолдолд шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч маань гэр бүлийнхаа нэг гишүүнд одоо тэр мөнгнөөсөө шилжүүлэг хийж одоо өгөх юм эрхтэй байгаа. Гэхдээ энэ нөгөө хэрэг маань яг манай хууль заасан дагуу тэр тусламж үйлчилгээг авж байгаа тохиолдолд тэрэн дээр нь өдөр хийгээд явна гэсэн үг. За нэг юм болцоогоо. Хоёрдугаарт нь 2019 оноос эхэлж хэрэгжих нэг заалт байгаа. Энэ нь одоо магадлан итгэмжлэгдсэн спортын клубт даатгуулагч иргэд маань одоо эрүүл мэндийн даатгалынхаа сангаас хөнгөлт эдэлж одоо фитнест явах, одоо йогонд явах гэдэг юм одоо энэ бүх өөрийгөө эрүүл байлгахын төлөө явуулж байгаа тэр ажиллагаанд нь бид нар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт тохиол хууль туссан баг энэ 19 оноос эхэлж хэрэгжиж байна. Хөнгөлөлт нь хэдэн хувь хүртэл байгаа? За энийг нэгдүгürt энэ дээр журам гарах хэрэгтэй. Журам дээр манай эрүүл мэндийн яам, улс хурлын яамаар хамтраад ажиллаж байгаа. Журам гарсны дараа одоо ямар хэмжээгээр яаж хөнгөлөх вэ гэдэг нь өөрөө ингээд бодлогоор журамлагдаад ингээд эслэгдээд гарна. За 3 дугаарт нь эрүүл мэндийн даатгалууд хөлсний давуу тал гэвэл бид нар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх одоо онцлогоо шинжилгээ гэдэг ийм багц явж байгаа. Одоо өнгөрсөн жил бид нар 40-65 насны иргэдийн одоо ЦБЦ вирусны илрүүлэх гэж явж байсан бол энэ жил бид нар 16-аас 39 нас тэгээ нодлонгийн 40-65-ын оролцоогүй иргэдийгээ за мөн 65-аас дээш насны хүмүүсийгээ БЦ вирусны үзлэгт хамруулж байна. Өөрөөр хэлбэл даатгалаа төлсөн иргэн байх юм бол ингээ үзлэгт хамруулт. Нэг иргэн дээр бид нар тооцож байгаа нь 3500 төгрөг. Одоо гарна илрүүлэг дээр баталгаажуулах шинжилгээнд дээр 5-аас 10,000 төгрөг гарна. За өрсөн сэргийлэх үзлэг дээр бол бид нар бол 80,000 орчим төгрөгөөр бол одоо 80,000-аас дээгүүр тогтоох бах ийм төгрөгөөр одоо онцлог шинжилгээх эрхийг бид нар ингэж олгож байгаа. Тэгэхээр жилдээ сарда 2400 гээд жилдээ 28,800 төлж байгаа хүн маань бүр эсрэгээр нь одоо 80-90-100 мянган төгрөгийн одоо заавал өвдөггүй байсан ч гэсэн энэ өрсөн сэргийлэх үзлэгт хамрагдаж одоо биеийнхээ одоо эрүүл мэндийн асуудлыг ингэж үзүүлэх юм эрх нь бол хүмүүст нээлттэй байж байгаа. 0-аас 18 хүртэлх насны хүүхдүүдийг төрөөс дааж эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг мөн 19 хүртэлх насны оюутнуудыг төрөөс дааж байгаа тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдийг төрөөс дааж байгаа энэ үйлчилгээгээ хэрвээ хүүхдүүд бүтэн жилийн турш аваагүй бол үйлчилгээ аваагүй бол урдчлан сэргийлэх үзлэг юм уу өөр бусад одоо хөнгөлтүүдэд хамрагдаж хөнгөлөлт идэх боломжтой юу гэдэг дээр. За шимтгэлээ өөрөө төлдөг хүмүүс ажлыг бүрхэлж байгаа хүмүүс бол нэгдүгээр тэр хүмүүс л одоо гэр бүлийнхэн гишүүнд тэр мөнгө одоо 2 саяын лимит төрсөн тохиолдолд тийш шилжүүлэх эрх нь бол хуулиар нээлттэй байгаа. Хүүхдүүдийн хувьд бол тэднийг түр хариуцж байгаа учраас түр хариуцж байгаа хүмүүс бол тэгж шилжүүлэх эрх нь бол хуулиар бол шилжүүлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломж гэдэг нь тийм урьдчилан сэргийлэх үзлэг боломж ер нь бол энэ дээр за эрүүл мэндийн даатгалын самаа өөрөө ингээд одоо анх ингээд 476 тэрбум үлдэгдэлтэй авсан бол одоо 500 болоод ингээд үлдэгдэлтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ мөнгө бол одоо мөнгийг бол зарцуулах шаардлагатай. Одоо эрүүл мэндийнхаа даатгалын санд ирээдүйд учрах
одоо томоохон хэмжээний одоо өвчлөл байвал тэрийг бид нар одооноос анхаарч тэр лөө санхүүжилт хийж тэрийг бид нар одооноос анхаарч явах хэрэгтэй. Жишээлбэл энд бол одоо манай эрүүл мэндийн сайдын одоо санаачилж явж байгаа эрүүл шүд гэж байгаа юм байна. Энэ бол Монголын ирээдүйн улсын хүүхдүүд маань шүдэн одоо эрүүл бос байснаас ирээдүйд одоо өвдөх магадлал одоо 80% байдаг ирээдүйд өвчлөлийн үндэс суур нь энэ шүд болдог. Тийм учраас бид нар энэ аянг мэтлэн иймэрхүү зүйлд бид нар энэ даатгалын сангасаа тодорхой хэмжээний мөнгийг зарцуулъя. Хүүхдүүдэд эрүүл байлгая. Энэ утгаараа Монголын ирээдүйн улс хүүхдүүд эрүүлчихээс гадна эрүүл мэндийн даатгалын сан дээр ирэх нөгөө ирээдүйд чадвар маань өөрөө хөнгөрж гэнэ гэсэн. Анх эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бусад нь гаргах одоо танилцуулган дээр Монгол улсын ерөнхий сайд хэлсэн үг байдаг. Мөнгө нь байгаад байхад зарцуулж чаддаггүй энэ байдлыг зогсоогоо эрүүл мэндийн даатгалын сангаа иргэдийнхэн төлөө үйлчилдэг болов. Тухайн жилийн орсон орлогоо тухайн жилдээ бүрэн зарцуулдаг болгох гэдэг тодорхой үүргүүдийг өгсөн. Энэ бүхэн маань хэрэгжээд явна. 19 оноос эхлээд хэрэгжээд явна. 18 онд зарим нь хэрэгжээд явж байгаа гэдэг үсэн. За хүүхдүүдийн тухайд энэ хийгдэж урьдчилан сэргийлэх чиглэлд хийгдэж байгаа ажлын нь ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын сангаас одоо ирээдүйн зардалаа буруулахын тулд өнөөдрийн урьдчилан сэргийлэлтийг хийх нь маш чухал болоод байна. Өөр энэ бусад чиглэлээр урьдчилан сэргийлэлтийн ажилд ер нь ямар төслүүд зориулахаар төлөвлөж байгаа вэ? Хийгдэж байгаа ажлуудын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо манай эрүүл мэндийн даатгалын байгууллага устдаа гарч байгаатай холбогдуулан манай яамнаас тавьсан өсөлтийн дагуу Аз нөхөмлөн госнотгаас нь бол одоо мэрэгчлэтнүүд ирсэн байгаа. Монгол 7 хоног ажилласан. Тэр бүхний хийж тэр хүмүүсийн бас зөвлөж байгаа зөвлөмж ер нь олон улсын чиг хандлага маань өөрөө өвдсөн хойно нь одоо тэр 2 3 дугаар шатлал дээр эмчлэх биш. Эрүүл байлгахын төлөө өрсөн сэргийлэгддэг энэ талд нь нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр нь эрүүл мэндийн даатгалын сан энэ эрүүл мэндийн салбарт хийж байгаа санхүүжилтийг бол бас ингээд түлхүү ингэж одоо анхааруул чиглүүлж байгаа ийм чиг хандлага байгаа. Жишээлбэл энэ дээр Казахстаны жишээг ярьдаг. Казахстан улс анхан шатны тусламж үйлчилгээнд буюу одоо өргөсөн тосхон манай Монголоор бол одоо энэ нийгмийн эрүүл мэндийн чиглэл рүү маш их хөрөнгө оруулалт хийсэн үр дүн одоо ингээд гараад ард иргэд нь бол нөгөө өвддөг, нөгөө өвдсөн насар өндөр үнэтэйгээр одоо өндөр өвтөлтөд тусламж үйлчилгээ гэдэг шиг энэ лүү гарах зардал нь эрс багасаад харин иргэд нь бол эрүүлжээд эхэлж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ чиглэлийг баримтлах гэсэн юм бодгыг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн. Манай эрүүл мэндийн яамч энэ дээр бол санал нэгтэй байгаа. Бид үүнээс хойш анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг нэгжүүдтэй өргөсөмд босхныхоо газруудтай эрүүл мэндийн даатгалын сан одоо хамтарч ажиллана. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг чиглүүлнэ. Энэ 18 онд 5.2 тэрбум төгрөгийг одоо өргөсөмд босхны эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлдэг 4 төрлийн тусламж үйлчилгээнд дээр тусалсан байгаа. Энэ хагас жилээс хойш хэрэгжинэ. Энэ бодлогын шийдвэр юм гарах юм бол өөрөөр чиглэлээр бид нар бол даатгуулагч иргэдийгээ эрүүл байлгахын төлөө тэр талаар нь бол түлхүү анхаарч тэр лөө бас энэ санхүүжилтийн мөнгө чиглэж ажиллана гэсэн юм байна. Тэгэхээр сайхны нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгааны дүн санаанд орж байна. Тэгэхээр нийт одоо хорт хавдрын өвчлөл маш их байгаа энэ үед. Энэ өвчлөлийн 70%-ийг зөвхөн хөдөлгөөн хоол хоёроор зохицуулж урдчлал сэргийлэх боломжтой байна. Хөдөлгөөний зохистой хөдөлгөөн, зохистой хооллолтой байснаар хорт хавдраас 70%-аар одоо сэргийлж чадах ийм чадна гэсэн ийм тооцоо судалгаа гарсан байлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг энэ асуудал нөө нийгмийн нийтийн эрүүл мэндийн асуудал нөгөө фитнесийн эрэхтэй, йогийн эрэхтэй холбоотой болоод байна. Тэгэхээр 19 оноос хэрэгжиж эхэлнэ гэж байна. Яг одоо яг хэлэлцэгдэж байгаа дүрм журм боловсруулах асуудал нь яг ямар ч төвшөнд яваад байгаа юм. Дээрээс нь одоо магадлан итгэмжлэгдсэн гэдэг шалгуур тавьчихаар энэ ер нь хэрэг бас хүртээмжтэй байж чадхолоо гэдэг байна. Хичнээн магадлан итгэмжлэгдсэн фитнес йога газрууд байгаа жишээ. За магадлан итгэмжлэлийн асуудал нь өөрөө яригдж байгаа юм байлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дээр бол юу заасан бэ гэвэл магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудтай одоо хамтарч ажиллах юм одоо заалттай байдаг. Тэгээд энэ заалтын дагуу эсвэл тэгвэл одоо тодорхой хэмжээний стандарт тавиад тэр стандартыг хангасан газруудтай хамтарч ажиллах байгуулалт байхгүй бол одоо ямар стандартгүй бол ямар ч газар бол явах боломжтой. Тэгэхээр энэ дээр боловсролын яам одоо биеийн тэмдэг спортын асуудал хариуцж байгаа учраас энэ дээр тэр спортын байгууллагуудыг ямар үндэслэлээр яаж магадлан итгэмжлэхийн ямар шалгуур тавих гэдэг юм бол тэндээсээ ингээд боловсролдод гараад явах байх. За даатгалын сангаас хэрхэн яаж хариуцахын ямар чиглэлд нь хэдэн төгрөг байхын гэдэг юм бол тэр журам гарсны дараа одоо төсөвтэйгээ уялдуулаад бид нар бол ингээд хэрэгжүүлэхээр ингээд зорж байгаа. За энэ бол одоо хагас жилийн хугацаанд энэ хугацаанд энэ бүх зүйл хийгдээд боловсролдод дуусна гэсэн яг төлөвлөгөөтэй байна тийм. Дуусна тийм. Зүгээр энэ цаг дуусч байгаа юм байна. Би бас даатгуулагч иргэдэд хандаж бас хэлмээр байна. Нэг зүйл байгаа. Энэ бол одоо захим эрүүл мэнд
захимаар жургачдаг асуудлыг журмсантайгаа уялдуулж бас мөн би түрүү 3 үндэслэл хэлсэн. Эмийн жагсаалтаа шинжилсэн байна. Захимаар хяналтаа тавьж байна. Эмийн одоо төсвийг нэмэгдүүлсэн. Ийм учраас даатгуулагч иргэд байна. Сарынхаа эхэнд бөөнөрөө очиж одоо жороо бичүүлэх гэж битгий ингэж яваач. Та бүхэн өөрсдөө очирлоод тэгснээр өөрсдөө цаг хугацаагаа алдаж байна. Өрхийн эмнэлэг дээрээ хүндрэл үүсгэж байна. За эмийн сан дээрээ дараа нь очиж хүндрэл үүсгэж байна. Энэ өрхийн эмчтэйгээ яриад цагаа тохироод тэгээд өөрсдийнхөө цагаа хэмнээд байх юм бол жор бичлэлт бол 15 минутанд бичигдэнэ. Им олголт 10 минутанд олгогдно. Өөрөөр хэлбэл 25 минутанд та энэ эмийг одоо авах болцоотой. Тэгээд зам зуурынхаа зардлыг цагаа нэмвэл 1 цагийн дотор авах болцоотой. Гэтэл өглөө 8 гараад орой 18 цагт авч ийн гэж ирээд 10 цаг энийг алдаад байгаа бол энэ өөрөө тэг шаардлагагүй. Цагаа зөв тохироод өрхийн эмчтэр очиод тэгээд зохицуулаад явах бүрэн болцоотой байгаа гэдгийг анхаарад 7 сарын 1-ээс эхлээд одоо ингэж нэгнээс сарынхаа ихэнд битгий ингэж яваач гэдгийг бас хэлмээр байна. За баярлалаа. Өнөөдрийн эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас одоо иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгогдож байгаа хөнгөлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Өнөөдрийн ярилцлагын цагийн зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Алтан хувийг оролцлоо. Анхаарлаа хандуулж бидэнд таамтайс үзэгчтэй баярлалаа. Баярлалаа.